За үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ жилийн одоо 100 будалт таамын төргөн тоглолтын улсын авраг шалгаруулах тэмцээн одоо нийт 5 үе шаттай явагдана. За эхний 4 үе шат нь бол одоо урьдчилсан үе шат. За ингээд тэгш саруудад явж байгаад 10 сард шүгээн тоглолт болох юм байна. За эхний одоо шатны урьдчилсан тоглолтод нийт 32 дамчин одоо оролцсноос эрэгтэй эмэгтэй 4 дамчныг одоо шалгаруулж өнөөдөр тэр тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна. За эхний тоглолтод үндсэн тэмцээнд 2-3 дугаар өрөө шалгарсан одоо спортын мастер Инх Туя АОМ компани тамирчин. За спортын мастер Нандин Цэцэг олон улсын бизнесийн эдийн засгийн сургуулийн одоо тамирчин хоёр бол өрсөлдөж байна. За би одоо энэ тэмцээний явж байгаа 4 журмаас бас танилцуулъя. За ер нь төргөн тоглолт бол одоо 1 цагаас доош нэг талдаа нэг хүнийх нь цаг бол 1 цагаас доош байх ийм тоглолтыг бол төргөн тоглолт гэж нэрлэдэг. За энэ удаагийн тэмцээн бол яг эхний тоглолт нь 15 минутаар бол явагдаж байгаа. За 15 минут мөн одоо нүүдэл болгон дээр бол 2 секунд нэмэгдэж байгаа. Нэг нөхөд 2 секунд нэм. Өөрөөр хэлбэл бид нар бол 2 секундын бонустай гэж ярьдаг. За тэгээд энэ эхнийхээ одоо өргөт тэнцэх юм бол дараа нь бол 5 секунд 5 минутаар бол тоглоно. 5 минут мөн нүүдэл болгонд 2 секундын одоо нэмэгдэл бонустай. За ахаад тэр 5 секундтэй тэнцэх юм бол ахаад 5 минут 2 секундтэй тэнцвэл дахин 5 минут 2 секундээр тоглоно. Гэхдээ цааш гарах бүх тэнцсэн тоглолтууд бол одоо нэг үлдсэн цагтаа тоглох. Өөрөөр хэлбэл одоо ингээд цаг нь бол одоо товчхондоо шууд ойлгоход бол цаг нь маш багасж явсаар хагаад тэр нь одоо сүүлдээ бол одоо цагт шахагдах юм уу эсвэл одоо өргөөрөө заавал хин нэг нь хожилцож ингэж явах юм байна. За ингээд 4 тамирчны маань 2-2-ороо тоглоод за хоцсон хоёр нь бол алтан аврагын төлөө. Гэхдээ зөвхөн 1-р шатны шүү дээ. Хожигдсон хоёр нь бол одоо 3-4 дугаарын төлөө тоглоно. За ингээд шат болгонд бол оноогоо цуглуулж явж байгаа 10 дугаар сард бол ингээд улсын авраг тодорхой юм дүрмтэй байгаа. За ингээд энэ тоглож байгаа хоёр дамчны тав хүндээ танилцуулъя. Тэгэхээр цагаанаар нааж байгаа тамирчин бол Батлагрийн Нандин Цэцэг энэ жил 19 настай Монгол Улсын спортын мастер цолтой олон улсын эдийн засгийн бизнесийн дээд сургуулийн оюутан. За 2008 онд бүгд найрамд Хятад улсын нийслэл БЖ-д олсон дэлхийн оюуны спортын анх дугаар наадамд 100 будалт таамын төрлөөр оролцсон. За 2008 онд бол 15 настайдаа улсын авраг болсон. 2007 онд түргэн тоглолтод мөн одоо улсын авраг болсон. За залуучуудын улсын 2 удаагийн авраг, өсвөрийн улсын аврагч даруулах тэмцээний 5 удаагийн авраг, за мөн 64 будалт таамын төрлөөр Аз төвийн өсвөрийн аврагын тэмцээний хүрэл медаль, түргэн тоглолтын аврах цалыг бол 2007 онд хүртэж байсан ийм одоо тамирчин байна. За хараар нааж байгаа Гомсөрөнгийн Инхтэй бол энэ жил 32 настай Монгол Улсын спортын мастер АОМ компани тамирчин. Thailand Open олон улсын нээлттэй тэмцээний 2011 оны Аз төвийн шилдэг тамирчин, 2003, 2011 оны улсын авраг, за улсын аврагч даруулах тэмцээний мөнгө хүрэл медальтай. За сахаа зохиогддог Азийн хүүхдийн Дээд Азийн их наадмын 1996 оны авраг, өсвөрийн улсын аврагч даруулах тэмцээний мөнгө хүрэл медальтай ийм тамирчин байна. За одоо хөлөг дээр бол гарааны хэдэн нүүдэл бол хийгдсэн байна. За ерөнхийдөө бол одоо гарааны нүүдлүүд бол бас онлайн дагуу ингээд хийгдээд арай хордон явагддаг. За цааш дунд үе рүү ороход бол одоо тоглолтын сүүлийн хувь заяаг шийдвэрлэх одоо чухал үе учраас нэлээ бас жоохон цаг зарцуулдаг. За одоо бол ерөнхийдөө бол 15 минутнаас эхэлсэн гэхэд тусвард 13 минут гарan одоо үлдээд байна. За түргэн тоглолт гэхлээр бол одоо маш богино хугацаанд сэтгэж тийм ээ. За хэн оновчтой нүүдлийг хийж чадсан, хэн одоо хурдан сэтгэж чадсан нь бол хожих боломжтой их байдаг ч тийм ээ. Тэг ер нь бол одоо яг одоо даам тоглож байхад бол нэгдүгээрт байрлалаа бол зөв тавих хэрэгтэй. Тэгэхээр байрлалынхаа шийдвэрийг гаргана гэж. Тэр байрлалынхаа одоо шийдвэрийг гаргасны дараа бол цааш одоо бид нар холыг харах гэж ярьдаг шүү дээ. Тоолох. Одоо юунда мэдээж хэрэг бүх хөлөг даам хөдөлгөхгүйгээр одоо хин хол тоолж чадсан нь бол одоо арай илүү одоо бас илүү сайн байрлал болж авч хожил болж авах магадлал нь бол өндөрсдөг. За тэгээд бас нэг одоо онцлог бол 100 будалт таамд ер нь төвийг эзлэх
Тэг ер нь хөлөх тоглоом тийм байт юм шиг байна. Шатар энэ. Төвийг эзлэх бол аягүй чухал байдаг. За одоогийн байдлаар бол одоо хар бол ерөнхийдөө одоо төвийн байрлалыг бол нэлээд авсан байна. Гэхдээ бол одоо тоглолтын хувьд заавал шийдэгдэх яагаачгүй. За та бүхэн мэдж байгаа тийм. Даамд бол заавал идэнэ. Идэхгүйгээр одоо өнжинэ гэж байхгүй тийм ээ. За идэхгүйгээр өнжихгүй. За мөн түнчлэн одоо олныг идэх гэж их одоо тийм онцлог дүрэн бий. За энэ одоо яг өргөн явцад бол ер нь тийм тохиолдол гарах үед нь би бас тайлбарлая гэж бодож байна л да. За тухайлбал одоо нэг нүүдэл дээр яг идэлт таарсан. За идэлтийг бол заавал идэнэ. Гэтэл ямар хоёр янзын идэлт өгж болно. Нэг нь хоёр идэх, нэг нь нэг идэх ч юм уу. Тэгвэл заавал хоёрыг нь идэх юм дүрмтэй байдаг. Тэгэхээр хоёр гол онцлог дүрм бол нэгдүгээр заавал идэх, хоёрдугаарт бол одоо заавал олныг нь идэх гэсэн ийм хоёр дүрм байж байгаа. За энэ хоёр тамирчны хувьд бол хин сая амжилтыг бас танилцуулсан. Олон улс төвлөгийн тэмцээний туршлагатай ийм одоо даамжид. Тийм за хоёулаа бол одоо улсын аварга шалгаруулах тэмцээнд бол төрүүлж ирсэн улсын аваргууд. За сая одоо ингээд урьдчилан шатнаас бол бас инх туяа нэгээр шалгарч гарч ирсэн. Нандин цэцэг дөрвөөр гарч ирсэн ингээд одоо хоорондоо тоглож байгаа. За нөгөө хоёр бол одоо 2-3-аар гарч ирсэн. Мандах наран ням гэрэл хоёр байж байгаа. За тэгэд ер нь бол одоо 100 буудал даам. Тэгээ ер нь даам гэдэг бол их одоо харахад энгийн боловч бас их гүн бодол шаарддаг. Гэхдээ яг хүүхэд залуучууд бол эхнээсээ ер нь одоо сурахад бол бас их боломжтой. Яг тэгэхээр бүх хүүнүүд нь одоо дүрс танин барина гэж одоо бас хүндрэл байхгүй ижилхэн. За нүүдэл бол зөвхөн харийнхаа дагуу явагддаг. Ингээд яг хожих үед бол бүх айлын талыг нүүдлгүй болгол хожно гэж юм л да. Тэр нүүдлгүй болгоно гэдэг нь жишээлбэл бүх хүүгийн идээд дуусгацсан байж болно. Эсвэл одоо нөгөө нүүх нүүдлгүй манайхаа одоо бас нөгөө хар яриагаар бол жорлонтой хожно гэж ярьдаг шүү дээ. Жорлонтой болгол одоо хождог. Зарим хүмүүс бол тэнцэнэ гэж ойлгоод байдаг. Үгүй тэр бол хожил болно. За тэгэд оюуны спорт бол бас их онцлогтой л да. Ер нь хүмүүс одоо ингэж боддог оюуны спорт бол одоо зөвхөн одоо суугаад бодоод ингээд тоглоно гэж те. Гэтэл энэ бол түргэн тоглолтын тэмцээн гэхэд бол бас нэг талдаа бол 30 минут зарцуулах шинжтэй байгаа шүү дээ. Ер нь дөрмээрээ. За хэрвээ тэндээ тэнцвэл дахиад бүр бараг цаг гарan ч юм уу тоглоно. Гэтэл яг үндсэн тоглолтууд бол нийт нэг талдаа бараг 3 цаг ингээд бараг 6 цаг бол явагддаг. За тэгэхээр 6 цагийн турш хүн одоо амжилттай тоглохын тулд за биеийн бэлтгэл бол маш сайн байх ёстой тийм. За манайханд бас нэг тохиолдол байдаг л да. Нодон жил бид нар Гуанчжоугийн Азийн наадамд явж хат манай шатрын их мастер Батчимг өглөө гараад гүйжсэн. Тэгээд нэг манайхны нэг чи ямар спортынхоо ямар бэлтгэл хийж байгаа шатрах гэсэн чи шатар дээр нь гүйх хэрэг байт юм уу. Тийм гэтэл нөгөө хүн чинь тэгж их олон цаг суухын тулд тийм ээ. Өөрийн биеийн бэлтгэл бол маш сайн байх хэрэгтэй. За нөгөө талаас бол зөвхөн тэр тоглолтын 6 цаг биш. Энд чинь нөгөө бэлтгэл гэж одоо асар их цаг зарцуулж байгаа шүү дээ. Тийм урдах бэлтгэлээс хамаарж өөрийнх нь альва спорт бол бэлтгэлээс хамаарж амжилт бол одоо амжилт шалтгаалдаг тийм ээ. Тэгэхээр бэлтгэл хийж байна гэдэг чинь бас л одоо цаг зарцуулж одоо ном үзэн олон одоо өргийн одоо шинжилгээ анализ хийн. Ингээд бол одоо оюуны маш их ачаалттай байдаг л та. Тэгээд ер нь бол нөгөө биеийн одоо тамираар бол хичээлэх бол айгүй чухал. Тэгээ би энэ үүднээс бол юу гэж боддог вэ гэхээр зэрэг ер нь одоо хүүхдүүдээ бид нар хүүхд залуучуудыг биеийн одоо хоёр спортоор л одоо хичээллүүлвэл их зүгээр. Заавал бүр нэг том тамирчин болгох бас албагүй шүү дээ тий. Тэгэхээр ямар хоёр одоо тухайлбал нэг оюуны спорт, нэг биеийн одоо спортоор хичээллүүлж явах юм бол их одоо их чухал ач холбогдолтой юм байна гэж бол боддог. Энэ бол миний одоо хувийн бодол л доо. Яг зүгээр туршлагаасаа хэлэхэд за тэгээд өшөө одоо оюуны спортын одоо онцлогоос ярих юм бол хүний одоо тархины гимнастик гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр тархины булчин ч яг л адилхан одоо хүний энэ одоо махан булчинтай адилхан нөгөө гимнастик шаардж идэг. Тэрийг бол одоо аль хэдийн шинжлэх ухаан бол баталсан тийм нөгөө тархиа сайн ажилуулах юм бол тэр хүн бол одоо хөгшрөх магадлал бол бага. Тийм залуу одоо манайхан бол өмөрөх энэ төр гэж ярьдаг тийм. Тэгтэл тэр нь биетэйгээ холбоотой. Хүний бие гэдэг чинь бол нэг тийм бүхэл бүтэн цул систем байгаа. Тэг ингээд бол оюуны спорт
одоо аль нэгэн спортоор тий хичээлжүүлэх зүгээр юм а гэж тий. Бүр анхдагч хүүхдүүдийг бол даам заагаад эхэлжүүлэх амар байгаа юм л да. Даамч нөгөө хоёрхан нүдэлтэй одоо үндсэндээ идэх уушаа нөх гэсэн юм хоёр л нүдэлтэй. Тэгээ бүх хүүнүүд нь ижилхэн. За зөвхөн даам гарсан үед л одоо харин урт одоо хол нөх тийм боломжтой болдог. За одоо ер нь хүлэгдэх байрлалыг хараад тайлбарлая. Одоо бол би бол шууд хараад дүгнж хэлэхэд бол их төвхтэй. За цагааны талаас бол тэр харын одоо төв дээр нэвтэрж орсон хүүн дээр одоо хүүг бол идэх тийм зорилт тавьсан нүүж юм л да. Тэгээд бас нэг юм одоо гол юм бол 100 бодол тамд нэг хүү хожичвол одоо бол 20 хүүтэйгээс эхэлж байгаа шүү дээ түрүү. 20 хүүтэйгээс эхлээд одоо нэг 2-ыг 5-ыг сольсон юм байна. 5-5-ыг солихоор 15 хүүтэй байна гэсэн үг юм хүлэг дээр. Тэгэхээр энэ 15 хүү одоо бол одоо ерөнхийдөө бол тэнцүү байрал гэсэн үг л дээ. За нэг хүүл илүү болчихвол баг хожих магадлал бол баг за арай 100% гэж хэлэхгүй махад бол 90% болвол их болно тий. Болно тий. Байралтаас бол шалтгаална. Гэхдээ бол нэг хүү авчвал одоо ер нь хождог л гэж ярьдаг л да бид нар. Нэг хүү авчвал энэ бол ойлгомжтой гэдэг ингээд. Нэг хүү аавна гэдэг нэг хүү илүү идчихвэл гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл 2-ыг өгөөд 3-ыг иддэг ч юм ингээд юм болчихвол. За ингээд яг хуу хэрвээ хар тал одоо тэр нэвтэрж орсон урд хамгийн урд байгаа энэ хөлгийг одоо ингээд дундуур нь 2 хуваах юм бол 5-5 нийт 100 буудлын гэж 10 10 байгаа ш таашаашаал тийм 5-5 нь бол одоо нэг талынх нь одоо нэг тал нь 5 гэж үзье те хил тогтоох гэдэг юм л да. Голоор нь тэгвэл нэг хүү бол хил даваад орцсон байна. Тэр харын нэг хүү бол цагаан руу нэвтрээд хамгийн төвийн буудлын дээр. Тэгэхээр энэ бол хэрвээ энэ хүүгээ хамгаалаад үлдчих юм бол энэ хүү бол маш хүчтэй болно. Төвийн одоо хүү болоод үлдчихнэ. Хамгаалж чадахгүй алдвал энэ нөгөө нэг хүү алдаад энэ бол маш одоо хэцүү байдалд орно те. За та хүн цаг харж байна те. Цаг бол ер нь 10 минутаас догшоо орцсон. Догшоо орсон тий. Одоо ингээд нөгөө дунд үе учраас эднэр бас нэлээд нөгөө чухал үе учраас бодож байна л да. Хэрв одоо ингээд доошоо цаг ойртод ирэх юм бол нүүдлүүдээ маш хурдан хийхгүй болохгүй. За 2 секунд нэмэгдэнэ гэдэг нь юу хэлж байна вэ гэхээр хэрвээ 2 секундэд багтаад нэг нүүдэл хийгээд байх юм бол цаг одоо доошоо буухгүй л гэсэн үг л. Нэг нүүдэл хийгүүт л 2 секунд болно. Сая жишээ нь 9 минут одоо 10 секунд байлаа шүү дээ. Тэгээд нүүдэл хийсний дараа одоо тэр цагаан талын цаг бол 9 минут 12 секунд болсон байх жишээтэй. Тэгэхээр одоо бол цагаан тал тэр 9 минут 12 секундэд л багтааж энэ өргийг бол дуусгах хэрэгтэй. Тэгээ хожих хэрэгтэй ч гэдэг юм. Ер нь бол хожихын талаа тоглож байгаа шүү дээ. Нөгөө тал бол одоо бас 9 минут 10 минутаас догшоо орсон. 60 минутаас бол догшоо орж ийн л да. Гэхдээ ер нь 5 минутаас догшоо ортол бол бас ч гэж харьцангуй гайгүй. Гэхдээ одоо ингээд яг үндсэн өрөг дээр бол нэг 7-8 нүүдлийн цаатал те 10 нүүдлийн цаатлыг чинь тоолох хэрэгцээ гардаг бол энэ түргэн тоглолтын дээр бол ингэж бол арай амждаггүй. Тэ арай амжихгүй. Тийм учраас одоо байрлалаа бол бас ерөнхийдөө үнэлээд тэгээд шийдвэр гаргаад нүүддэг л те. Хэрвээ ингээд нарийн тоолоод байх юм бол цаг бол маш их зарцуулагдана. Цаг алдах магадaltaй л гэсэн үг л те. Сая бол нандин цэцэг дээр цагаан хүүг наашин төлөхлөө шүү дээ тийм ээ. Энэ бол одоо бас ямар зах руу орсон. Яг нь ер нь бол 100 бодол даамд одоо ингээд нөгөө дугаарлалт бол байдаг л да. Сая бол одоо чинь 34-өөс 30 гэж. Энэ нийт бол 100 буудалтай даам гэж байгаа боловч бол 50 буудал дээр нь тоглоно. Зөвхөн нөгөө хараараа тоглодог учраас тэгэхээр 50 буудлаа бол одоо харын талын одоо тэр цагтай талаас эхлээд 1 2 3 4 5 гэдэг дугаарлаж байгаа. Тэр цагтай талаас эхлээд тийм ээ. Тэгэхээр нэг игнэнд бол 5 байх нь ш. Дараагийн игнэ бол 10-аар дуусаад тэгээд 15-аар дуусаад ингээд. Тэгэхээр сая бол 34-өөс 30 гэж бол нүүсэн. За энэ нүүдэл бол яг одоо бас төвөөс гадна энэ 100 буудал там жигүүрийн одоо асуудал жигүүр бас их сайн хяналттай нүүж явах хэрэгтэй л та. Тэгэхээр саяын 34-өөс 30 гэж нүүж байгаа бол одоо ер нь тоглогчийн зүүн гартлын талын жигүүрийг бол урт жигүүр гэж ярьдаг. Урт жигүүр. Тэгэхээр урт жигүүрийн одоо ерөнхийд над тий урт жигүүрийг сая бол одоо боох зорилготой нүүс. За гэтэл сая энэ солио хийж шүү дээ. Ингээд солио хийж байгаа бол энэ урт жигүүрээ одоо сулж авч байна. Саяын түрүүчийн одоо зах руу орсон хүү бол урт жигүүрийн одоо хүнүүдийг бол ерөнхийд нь боож байгаа. За тэгэхээр саяын төвд нэвтэрсэн харын хүү солигдоод одоо над 29-ийн буудал дээр ирчлээ л те. Бас л адилхан төвд нэг хар хүүтэй үлдлээ те. Магадгүй тэр төвийн хүү алдчихна гэж үзээ сольсон байх л та энэ. Тий. Гэхдээ энэ
төвийн хөвөл бас их аюултай байдалд байна гэж бодож байна тийм. Одоо жишээ нь хамгийн одоо яг нэрний яг энэ нүдлийг нүүгээд наашаа энэ захад орчих юм бол энэ харын талын наадлаас нь хамгаалах тэр уртлынхаа үг хамгаалах одоо боломжийг бол бас боогдуулж байгаа л да. Ахаал урт чигүүрийг нэр нь боочно. Заримдаа бол хэдийгээр захван эзлэх бол онлын хувь тийм одоо сайн биш ч гэсэн заримдаа одоо үнэхээр зайлшгүй эзлэх шаардлагатай болдог л да. Тэр бол нөгөө байрлалаас шалтгаална. Захад байгаа хүний бас нэг онцлог бол нөгөө алдагдахгүй шүү дээ, идэхдэггүй, хардаа буудлах учраас тийм онцлогтой. Тэгээ яг орчин үед бол одоо юуны жигүүрийн тоглолтууд их хөгжсөн юм байл л дээ. Жигүүрээр нь давтлах тэр том их мастер одоо дэлхийн аваргууд бол за тэгээд бид нарыг тоглож байсан одоо 80-аад оны сүүлч 90-ад оны үед бол нөгөө сонгомл байрлагын классик гэж одоо тийм одоо бөхөр бол одоо хав дөрвөлжин залгана гэж гэтээ төстэй. Одоо яг дараагийн өргүүд дээр тэр байрлагаар бол одоо үзэгчдэд хэлж өгье. Тийм байрлалаар бол их тоглодог байсан. За тэгээд одоо бид нар бол орсоор бас их нэр томьёогоо хэлдэг л дээ. Кол гэж монголоор орчуулвал одоо гац гэж байгаа. Одоо бол тэр уртлын үг бол бас нэг талаас гац гэж хэлж болно. Тэр айлын нөгөө нутагтай байжгаад нэг хүү гэд нөгөө одоо гац шиг одоо зоогоод өргөцсөн. Байдалтай. За энэ Нандин цэцэг инх туяа хоёрын хувьд бол хоёулаа улсын аварга шалгаруулах тэмцээнд одоо төрүүлж исэн юм байлээ. Нандин цэцэг нэг удаа, инх туяа магадгүй 2 удаа лав төрүүлсэн. 2003-2011 оны улсын аваргын тэмцээнд төрүүлсэн ийм одоо амжилттай байгаа юм байна. За тийм. Тэгээд манай одоо ган жаргал гэж их мастер байдаг. Тэр одоо Солонгост бол Солонгост ажиллаж байгаа. Тэр их мастрын одоо нэг газраас төрсэн юм одоо мастер гоо их туяа. Өөрөөр хэлбэл одоо хонхрын сургуулиас төрсэн хэд хэдэн сайн дамчин байдаг. Тэр үед эдний одоо багш инх цогт гэж нэг сайн багш байсан. Тэр хүний одоо шавнар. За 2000 оны дэлхийн залуучуудын аваргад одоо мөнгөн медаль авсан мөнх туяа гэж манай дамч мэддэг. Тэр бас энэ их туяа бол яг нэг үеийн одоо тэр нэг газраас төрсэн юм дамчт байгаа. За цагаан тал бол тэр хөрөө довтлно хоёр нь тий. За тэгээд одоо үзэж явах явцдаа бол үзэгчд орон гой тоглолт комбинац байна уу харж явах хэрэгтэй тийм ээ. За хүүгээ хамгаалчлаа шүү дээ сая юу тий. Тий хүүгээ хамгаална. Одоо ер нь бол хамгаалахаас өөр нүүдэл байсан гол дээ сая. За тэгээд яг хуу цагаан бол одоо үргэлжлүүлэн тэр хүүрөө одоо довтлно. За хаар бол одоо хүүгээ хамгаална. Ийм байдалтай бол ер нь яг миний одоо үнэлгээгээр бол ер нь цагааны байрлал бол арай одоо давуу байна л гэж бодож байна да. За тамирчтай амжилтыг тав хүндээ дахин танилцуулъя. За Батлэгрийн Нандин цэцэг энэ жил 19 настай спортын мастер, олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн оюутан. За 2008 оны Бээжин хотноо болсон дэлхийн оюуны спортын анх дугаар наадам 100 буудлын төрлөөр оролцсон. 2008 оны улсын аварга, за 15 настайдаа улсын аварга болсон. 2007 онд төрийн тоглолтын улсын аварга болсон. Залуучдын улсын 2 удаагийн аварга, өсвөрийн улсын аваргын тэмцээний 5 удаагийн аварга. За 64 буудлын төрлөөр Аз тивийн өсвөрийн аваргачлалуудах тэмцээний хүрэл медаль, за түргэн тоглолтын аварга болж байсан 2007 онд ийм тамирчин байна. Тийм. 2007 онд бол тэр тэмцээн Узбекистаны одоо Ташкент хотод болсон. Энэ тэмцээнд манайхаас бас нэлээд амжилттай оролцож ирсэн. За ингээд одоо цаг бол нэлээд доошлцсон явж байгаа тийм ээ. За цаг одоо 6 минут гарантай л байгаа юм байна. Тийм цаг бол нэлээд доошлсон. За үзэгчтэй бүхэнд энэ удаагийн улсын аваргачлалуулах тэмцээнийг
Азийн дамын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын дамын холбооны дэд ерөнхийлөгч, за 100 буудал дамын спортын мастер Батэрдэн тайлбарлан өргөж байна. За одоо ингээд 5 минут руу орж эхэлж байна. Цаг. За одоо бол ер нь өргийн одоо нэлийн шийдвэрлэх үе л дээ. Яагаад тэгэхээр бүр илэрхий одоо хожигдсон юм бол энэ дээр алга байна энэ одоо өргө дээр. За тийм учраас одоогийн нөгөө нүүдлүүд бол нэлийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэв. Өргийн хувь зээнд. За тэгээд яг бас нэг сонирхолж хэлэхэд 100 буудалтай даан бол одоо яг спорт гэж бол энэ зөвшөөрөгдсөн. Нэг талаас энийг ингээд харахад бас спортын одоо спорт гэх юм уу одоо юу гэдэг шинжлэх ухаан гэх юм уу ийм одоо маргаанууд байдаг л да. Нэг талаас нь харахад одоо шинжлэх ухаан юм шигтэй нэг ном судлаад, оюунаа ажилуулад ингээд одоо өрсөлддөг. Спорт гэдэг утгаараа бол одоо нэгэн төрлөөр зөвшөөрөгдсөн. Яагаад гэвэл энд шатартай мөн адилхан л да. Спортын талын одоо шин чанарууд нь бол давуу агуулгдсан гэж үзэж байгаа. Тийм. Тэмцээнүүд явагдаж байна. Аварга татуулж байна. Энд ерөөсөө маш том өрсөлдөөн болж байна. Энэ утгаараа тэгээд яг дэлхийн даамын холбоо бол одоо олон улсын спортын нэгдсэн холбоо гэж байдаг. Одоо бол спорт аккорд гэдэг нэртэй болсон. Одоо ГАСФ гэж байгууллагын одоо гишүүн. Тийм тэгээд тэнд бол одоо бүхэл дэлхийн одоо энэ спортууд, олимпийн төрлийн спортууд бол бүгд байдаг. Тэр түүнээс гадна олимпийн одоо бус төрлийн спортуудаас л их олон спорт бол тэр байгууллагын гишүүн. Тийм тэгээд тэр нь бол юу гэж нөхөр зөв ерөөсөө спорт гэж хүлээн зөвшөөрөж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд тийм учраас одоо нөгөө спортын одоо дэлхийн авраг шалгаруулах тэмцээн гэж явуулж байна. ТV авраг гэж явуулж байна. За энэ саяын нүүдэл бол ер нь их одоо гэж одоо нүх үүсгэн гэдэг юм одоо юу гэдэг. Даваад идэхэд боломжтой их олон хүн үүсгэсэн байна. Иймэрхүү байдал бол их аюултай байдаг л та. Энийг маш сайн тооцож ажил одоо нүүсэн байх гэж найдаж байна. Тэрнээс биш одоо ямар нэгэн тийм цохилт гарч ирэх магадлалтай болдог байхгүй юу? Тий. За энд бол яг өрсөлдөгч тал бол одоо энийг их овжноор ашиглаж чадах юм бол тийм ээ. Өөрөө бас хэрэг алдаа гаргах юм бол хэцүү байдалд орж мэдхээр байна тий. Тийм. Хэцүү байдалд орно. За энд бол яг шууд илэрхий цохилт бол харагдахгүй л байна л да. За тэгээд нэгэнт спорт гэдэг оюуны спорт гэж одоо нөгөө ангилалд орж байгаа. За яг оюуны спортод бол албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн 4 спорт байна. За үүнд шатар байна. Даан байна. За го даан байгаа. Японы уламжлалт. Одоо Япон, Хятад, Солонгос 3-ын одоо тэр 3 булаацалдаг байхгүй бид нар одоо анх үүсгэсэн гэдэг ингээд тий. Тэгэхээр бол хэлэхэд хэцүү зүгээр яг зүүн Азийнхны одоо Монголд хүртэл байсан байгаа шүү дээ. Мегмон гэдэг нэртэйгэр. За энэ Годан байна. За дөрөвдөх нь бол бриж гэж спорт бий. Энэ хүзрийн одоо тэгтээ бол асар их одоо бас бодол шаарддаг юм лээ. За тэр брижийг бол за энэ их соннууд эндээс бол миний бодлоор бол одоо цагаан давуу байдал авах солилцоо хийж болох юм шиг харагдаж байна да. За тэгээд тэр бриж гэдэг спорт бол бас их барууны орнууд их өргөн төлөвлөгдсөн юм лээ. Тэгээд дэлхийн одоо номер 1 2 баян биш Билл Гейтс, Уоррен Баффет гэдэг хоёр хүн. Тэр хоёр хүн бол одоо бүр хос бол тоглодог. Тийм тэгээд оройдоо нэг брижийн одоо нэг 20 минут ямарч байсан дасгал энэ төр хийчихэд одоо амардаг гэж тэр ном дээр нь бичигдсэн байлээ. Тэгэхээр саяын үдэл. За энэ бол одоо яг ингээд яг уу наан урд гарч ирсэн одоо тэр харын хүүг идэх гэдэг шүү дээ. Тэр цагааны яг төвд байгаа хүүг цаанаага харын хөрөө өгөх юм бол идэхт нь ингээ хоёр идэх гэж байгаа. Энийг бид нар бол одоо 100 бодол дамд одоо шарвах гэж ярьдаг. Шарвна гэдэг нэг урагшаа идээд нэг хойш идчихэж байгаа байхгүй. Тэр нэг шарв машин одоо шарвахаараа ингээд хэрэгчдэг шүү дээ тий. Тэрний одоо төстэй нөгөө юу үйлдэлэн төстэй хэлбэрэн төстэй болохоор одоо шарвах гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр шарвах гээд нүлээ гэхдээ одоо бол зах руу орохоос өөр нүүдэл байхгүй л гэж бодож байна да. Тэр 17-оос 21 л тэр
захад байгаа 3% шүү дээ. Хамгийн цагны талд харын. Аха. Харын 3%. Тэрний нааталт байгаа 1% л одоо зах руу орохоос өөр нүүдэл байхгүй болов гэж бодогдож байна. Тийм ээ, ингэж л нүнтэй. Өөр ер нь хамгаалах арга бол хэцүү байсан. За энэ их сонин бас л их нөх үүсгэж нүүж энэ да. За энэ бол одоо бол ямар ч гэсэн 1 өгөөд 2 өгөөд 1 өгөөд 2 өгөөд ингээд арай болохгүй юм шиг байна. Нэлээ олон өгөөд бас идэх тийм тохиол гарч магадгүй гэж харсан. За одоо бол ер нь бол одоо цагаан талал байрлалын арай даваа байдалтай. Тий. За 100 муудал дамд бас нэг одоо зайлшгүй санаж явах хэрэгтэй зүйл бол энэ гурвалсан одоо байрлал гурвалж. 3 гэдэг чи одоо хамгийн ихнийх нь хүүгд авахд дараагийнх нь хүүгд авч чадахгүй шүү дээ. 3 удаа дараалсан байвал. Тийм учраас энийг бол одоо цуваа үсгэнэ гэж ярьдаг. Одоо цуваа үсгээд явж байвал одоо бас эсрэг талдаа өгөөд идэх тийм боломжийг бол хадгалж байна гэсэн үг. Тэгэхээр харын наадлын одоо энэ цөмөрж орсон хүү тэрний харын хүү хоёр бол нэг хоёулаа байгаа учраас бас цуваа үсгэж болохгүй тийм дутагдaltaй тал байна. Тэр 3 байсан бол одоо урагшаага нөгөө өгөөд тогтлоход бас боломжтой гэсэн үг тийм. За цаг нэлээд бага болсон баг. Цаг бол одоо нэг талдаа 3 минут дөнгөж гарантай. Ер нь ойролцоол байна л да. Цаг бол за нэг нөхөд бол 2 секунд нэмэгдэж байгаа шүү дээ. За нандин цэцэг бол 3 минут 10. Тий. Инхтээ бол одоо 2 минут 40 секунд орчим тийм ээ. Тийм 40-оос одоо багасч байна. Багасч байна. Тийм өөрийнхөө хүүгэл яаж хамгаа. За тэр одоо бол энэ цуваа үсгэж байгаа. Ингээ гурвалсан. Тэгэхээр тэр хамгийн уртлынхаа хүүг өгөөд одоо тэр олон идэх тийм занал үсгэж байна л да. Мэдээж тэрийг нь хаах юм уу эсвэл одоо сольж ухрах ч юм уу ийм нүүдэл хийх байх. За тий хааж ин тэрийг одоо бөглж хаасан. За тэр хамгийн уртлын хүү ахад урагшаа явсан ч гэсэн ард нь нөгөө цуваа одоо урагшаа явж ин л да. Гэтэ ард талд нь одоо залгуулах. Тийм залгуулах цуваа байхгүй. Урагшаад залгуул довтлох хүү байхгүй учраас энэ бол одоо бас тийм ч ашигтай биш. Гэхдээ нөгөө талаасаа бас цагаан талыг одоо нөгөө эсрэг талд нь бас цуваа өсөхгүй хоригдж байгаа тал байгаа юм байна. Тэгээ нөгөө талаас бол бас цул байвал энэ хүүнүүд нөгөө юу гэдэг лээд одоо нэг цууж явсан барнаас гэдэг л цуглд суусан шазгай дээр гэдэг шиг одоо нөгөө цул байх юм бол бас илүү одоо хүчтэй байдаг хүүнүүд. Сая бол одоо тэр өгөөд сая тийм ээ энэ хаяад явсан л та. Тийм. Хоёр хаяад нөгөө ер нь бол нөгөө нэг боломж багслаа гэж үзээд хоёр хаяад хоёрыг өгөөд ингээ даам гарах юм. Даам бол ерөнхийдөө бол 3 хүүтэй тэнцдэг даам. Тийм. Хүчээр нь 3 хүүтэй тэнцэнэ гэж ойлгож болно. Даамыг бол. Тэгэхээр сая бол хар тал хоёрыг өгсөн ш тэгээ явсан. Цагаан тал нэгийг өгөөд явсан. Тэгэхээр бол одоо цагаан нэгээр илүү. Цагаан нэгээр илүү. Хин даам авах. Хин даам гарах гээд байгаа. Гэхдээ харын даам бол гарахад маш хэцүү байна. Одоо ингээд харын даам гарвал яах гэж байна? Та бүхэн харж болно одоо. Буцаагаад ич. Тий харын даам гарвал одоо хүлээж агаад л баригдчихна гэсэн үг даам. Даам нь баригдах. Цагааных бол одоо хоёр талд гарах болно. Цагаан бол хоёр талд гарах болно. За энэ дээр бол бас их анхааралтай байх хэрэгтэй маа. Ягаад тэгэхээр одоо харын цагаан бол энэ голын шугам дээр л гарах боломжтой гэхээс биш тэр одоо голоосоо наатлах гэж байгаа шүү дээ. Бидний дүгнэлт гурал 4. Тэр цаанаас тоолно гэж хэлсэн шүү дээ. 4-ийн буудал дээр гарах юм бол баригдана шууд. Тийм хоёроо одоо тэр хоёр өгүүлээд идээд ингээд баригдах байдалтай болчихно. Тийм учраас бол голд гарч болно. Голд гарахад мөн одоо барих гээд нүүж юм л да сая. Гэхдээ одоо барьсан ч гэсэн 2 хүү илүү болчих гээд энэ цагаан. Ер нь бол би бараг даам гарцсан ч болохгүй юм алгал гэж үзэж байна да. Гэхдээ бол харын тал бол даам гарах маш магадлал бага болчихлоо л да. Нандин цэцгийн байрал бол нэлээд сая ер нь идэнэ гэж гарах бол бас их осолтой байдаг. За цаг бол одоо минут
гарант тайлбарчаад байна тийм ээ. Минут 23, минут 43. За сая тэр одоо нөгөө даам гарахад бариад итгэжсэн үг нь үсэн ба шүү дээ. Энэ бол бас нөлөө үзүүлэхгүй л дээ. Дараагийн даам гарахад дахиад дараас нь хөө залгаад барьчихна. Даам гарах гэж яахгүй байна. Энэ бол бас зөв гэж бодож байна л да. Ягаад гэвэл тэртээ тэргүй нөгөө энэ даам цагааны талын даам гарах гэж байгаа хөвгөл нэг идэх аюул алга байна. За хар бол одоо бүр хоёр дахь хүүгээ өгöd гарах тийм аргал хайж ах шиг байна л да. Ер нь бол муут одоо байрал бол маш муу болчихлоо. Хөргийн хувь зүй бол бараг ойлгомжтой боллоо гэж хэлж болно. Гэхдээ энэ дэр бол төрүүлэн дүгнэлт хийхэд бол маш хэцүү. Ягаад гэвэл энэ цаг хугацааны бас нэг одоо юу ба. За энэ ингээд жишээ даам гаргачлаа гэж үзлээ л дээ би. Одоо ингээд адилхан даам гараад 2-2 ичлээ шүү дээ. Энийг бол би одоо буруу нүдлэл гэж үзсэн. Энэ цаг багассан учраас ингээд сая бол тэр ахиж тэр юугаа хамгаалж хагаад даам гарахт нахиж идэх болцоотой болж байгаад гарах нь зүйтэйсэн л да. Тэгээ эсвэл айлыг хаяад гарах юм бол ингээд хоёр хөглөөтэй ингээд даамтай ингээд тоглох байсан болов гэж бодож байна. Одоо адилхан эдэлцээ гарчаад бол боломжтой л. Одоо хар тал даам гараад тийм үү. Тэгээд яг одоо энэ цагааны талын байгаа тал руу идчих штэ хүүг нь. Тэгж जैन тий одоо тэр хоёр идэх болно штэ. Одоо бол цагаан хоёр идэх штэ. Хоёр идмэгээ гарцсан байж байгаа. Сайн ажиглах юм бол тийм ээ. Тий. Хоёр идмэгээд. Тэгэхээр хар тал бас даам гараад бас хоёр идчих. Бас хоёр идчихнэ. Тэгээд нөгөө шаргах байдлаар тий ингэж мушгаж гүү юм байна. 3 идэж болох юм биш. 3 заавал идэх та. 3 заавал идэх хэрэгтэй байдаг. Тоо гэсэн харж шүү. Тэгээд тийм заавал 3 идээд баригдах юм байна. Тийм байна. Одоо заавал 3 идээд тараа баригдана. За ингээ 3 идээ баригдсан. Тийм дараагийнхаа үг даамд явуулна. Гэвч одоо 20 ингээд маш их байдалд орлоо л да. За 6 секунд. Ерөөс тийм баха. Сая хүнд байдалд орсон учраас одоо ингээд бодоод инх твэгийн цаг бол 6 секунд болчихлоо тийм. 6 секунд. Эндээс бол цаг харагдаж байна. За нөгөө тал бол 40 гаруй секундтэй 6 секунд. За 6 секундэд бол маш хордоорд нөх хэрэгтэй л дээ. Хордоорд нүүжиж одоо цаг авах хэрэгтэй. За нэг удаа даамд явна. За энэ даам гарах явахт нь одоо дахиад хоёр дахь даамд л явах юм уу да. За сая 1 секундэд амжиж нүүсэн учраас одоо 5-аас 7 секундтэй болсон байна. За даам гарангуут бол одоо та бүхэн ажиглаж байгаа. Даамыг бол одоо давхарлаж тавиад ингээд даам гэдэг бол мэдэгдэн. За даам гарлаа. За хоёр дахь даамд явлаа. За энэ бол бас 2 өгөөд 2 идэх гэсэн юм. Хэрвээ одоо хүүгээ даам гарах гэвэл дахиад 2 өгөөд 2 идэх гэж байна. За сая 1 секундэд амжиж нөгөөдөөс учраас за тэр 2 идэх боломжийг нь хаагаад за тэр даамыг нь барих гэхэд нь одоо тэр хүүгээ өгсөн ч гэсэн нөгөө өөр даамаараа идээд ингээд за тэгтээ ахиж өгөөд барьчих боломж байна шүү дээ. Сая анзаарсангүй л дээ. Ахиж өгөөд барьчих боломж. Цаг маш багассан учраас за цаг дуслаа. Цагаар унаа. Одоо ингээд цаг ингээд дуусаад 0-0 болчихлоо шүү дээ. Ингээд хагас шигшээ тоглолтын ихний тоглолтод спортын мастер Нандин Цэцэг одоо ялалт байгууллаа. За сая бол үнэхээр одоо цаг багтаад харсангүй л дээ. Уг нь бас даамын бариад бас цааш үргэлжилж тоглох болцоо бол байсан. Ингээд сая нэгдүгээрт бол байрлалын одоо тал бол дутуу байсан. За ингээд өнөөдрийн эхний тоглолтод ажил авсан Нандин Цэцэгтэй та бүхэнд уулзаж байна. За баяр хүргэе. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн одоо басан тоглолтын тактикийг яг хизээ боловсруулсан бай. Ер нь бас тоглолт ямар болов? Тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. Өрсөлдөгч маань цөмөрч орж ирснээр миний байрал илүү даваа болоод тэрийг нь ашиглаад татсан байгаа. Нэгдүгээр мастертай хэд тоглосон урд? Энэний өмнөх тоглолтын дээр тоглоод тожигдсан. Тэгэд өнөөдөр одоо тоглоод тожиж чинь урд нь нэг удаа тоглож ирсэн сайн ураг дээр тэрэн дээр хожиж ирсэн. За баяр хүргэе. Дараагийн тоглолтод амжилт хүсье. Баярлалаа.